Монгол Улсын засгийн газар Швейцарын хөгжлийн агентлаг гендерийн үндэсний хороо нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сантай хамтран зохион байгуулж байгаа гендерт суурилсан хүчирхийлэлтэд тэмцэх дэлхийн нийтийн 16 хоногийн аянд боловсрол шинжилгээний яам нэгдэн тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж эхэлж байна. Манай яамны зүгээс гендерийн эрхтгч байдлын тухай хууль, бодлого, салбарын гендерийн хууль, бодлого холбогдох тогтоол шийдвэрүүдийн биелэлтийг хангах, хэрэгжүүлэлтийг нь зохион байгуулах, цэцэрлэг ерөнхий боловсролын сургууль болон ихтэй сургуулийн дотор байрны хүүхэд болон энэ орчинд хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх, хүүхдүүдийг гэр бүлийн орчин нөхцөлд нь хүчирхийлэлд өвтүүлэхгүй байх, үүнээс урьдчилан сэргийлэх болон бусад дагалдан гарах хор уушгийг арилгах зорилгоор тодорхой ажлуудыг бол хийгээд ирж байсан түүхтэй үнийгээс цааш нь энэ аяны хүрээнд үргэлжлүүлж хийнэ. За энэхүү аян ялангуяа энэ улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг хугацаатай давхцаж байгаа нь магадгүй энэ маань бол урьдчилан сэргийлэх маш томоохон үр дүнтэй ажил болно гэдэгт бол итгэлтэй байна. За тухайн үед бид нэр цар тахлаас сэргийлэх, нийгмийн халамж хамгаалал, боловсролын салбарынхаа үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, бусад санхүү төсөвтэй холбоотой үйл ажиллагаанууд дээр л илүү их анхаарал хандуулад байсан. За яг энэ хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийг хүчирхийлэл, гэмт хэрэгт өвтгөөс сэргийлэх ажлыг зөвхөн салбарын яамдууд өөрөө өөрсдийнхээ хариуцсан чиглэлээр хийгээд тодорхой бас нэг тийм сайн уялдаа холбоогүй байсан. Энэ нь бол тухайн үед бол учир дутагдaltaй байсан гэж үзэж байгаа. За Монгол Улсын засгийн газар улсын онцгой комиссаас 2020 оны 11-р сарын 11-ний өдрөөс эхлэн дахин улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулаад цэцэрлэг ерөнхий боловсролын сургууль болон ихтэй сургуулиудын танхимын хичээл маань танхимын бус хэлбэр буюу теле онлайн хэлбэр рүүгээ шилжээд дахин хүүхдүүд маань бол гэрээсээ хичээл сургалтынхаа үйл ажиллагааг бол хамрагдахаар болцоод байна. За өнгөрсөн хугацаанд цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн улсын хэмжээний хүүхдүүдийн хоол хүнсний хангамжийн судалгаануудыг бас гаргаж засгийн газрын ээжид бус хуралдаанаар танхимын бус хэлбэр шилжүүлсэнтэй холбогдуулаад түүнээс үүсч гарч байгаа хүнсний нөөцийн бүтээгдэхүүнүүдийг энэ хоол хүнсний хомсдолд орж болцсохгүй байгаа хүүхдүүдтэй бол түгээх хэм шийдвэрийг бол засгийн газраас бол гаргуулж энийг бол дэмжлэг авлаа. За манай яам 2018 онд ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг баталсан. За энэ бодлого батлагдсанаараа сургалтын орчин, сургууль болон ялангуяа дотор байранд суралцагч бүрийг эрсдлээс сэргийлэх, аливаа ямарваа нэгэн байдлаар тэнд хүчирхийллийн ямарваа нэгэн үйл ажиллагаа гаргуулахгүй байх. За эрсдэлд өртсөн эсвэл өвтөж болцсохгүй талаар бас судалгаа авч энэ талаараа бол суралцагч, тэгээд эцэг их багш нарт бол тодорхой зөвлөгөөнүүдийг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай бол хамтарч өгч ажилласнаар бол тодорхой үр дүнгууд гарсан гэж үзэж байгаа. За түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд суурь боловсролын үйлчилгээ үзүүлэх журам батлагдсан байдаг. За энэхүү журмын хүрээнд бас тодорхой цагдаагийн байгууллага болон хүүхдийн хамгааллын байгууллагуудтай хамтраад хүүхдүүдэд бол боловсролын үйлчилгээг нь тасралтгүй хүргэх, тэр хүүхдүүдийг бол сурах боломжоор нь хангах, өшөө бусад төрлийн дэмжлэг үзүүлэх ажлуудыг бол хийж ирсэн. За ерөнхий боловсролын сургуулиудад бол эрүүл мэндийн хичээлийг буцааж оруулах болсон. За өшөө аюулгүй амьдрах ухааны сургалтын хөтөлбөрийг баталж цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулиудад бол энэ үйл ажиллагаа сургалт маань хэрэгжээд эхэлсэн байгаа. За энэ хоёр хичээл, энэ сургалтууд явагдсанараа бол хүүхдүүд бол ахуй амьдралтай энийг хэрэгжүүлж хэвших, болцсохгүй осол аюулаас өөрийгөө хамгаалах, бусдыг бас хамгаалах аргад суралцаж цаашдаа нийгэмд зөв иргэн болж төлөвшөхт нь энэ хоёр хичээлийн агуулга, сургалт маш их нөлөө үзүүлж байгаа, эерэг нөлөө үзүүлж байгаа юм үйл ажиллагаа болж байна. За гендерийн тэгш байдлыг хангах цаад болж байгаа хэвшмэл ойлголтыг өөрчлөх, үйл явцыг манлайлах гэдэг зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор бид нар удирдах албан тушаалтан болон албан хаагч нэг бүрийн оролцоог бол хангах. За энэ дээр ялангуяа гендерийн мэдрэмжтэй төсөв хийх. За удирдах албан тушаалтнууд болон холбогдох албан хаагч нар, багш, сургууль хүмүүжүүлэгч нартаа энэ чиглэлийн бол мэдээллийг бол тасралтгүй өгч явах. Энэ чиглэлээр бас тодорхой хэмжээний сургалт зохион байгуулах чиглэлээр дэд ажлын хэсэг байгуулад ажиллаж байгаа. За Монгол Улсын засгийн газар төр хувийн хвшлийн байгууллагууд болон төрийн бус байгууллага хүн бүр, ер нь иргэн бүр, ээж аавд
гэр бүлдээ эерэг сайхан уур амьсгалыг бүрдүүлэх, ялангуяа одоогийн цар тахалтай байгаа нийгэм, цар тахалтай байгаа ийм одоо бухимдалтай байгаа үедээ гэр бүлдээ одоо сайхан уур амьсгал бүрдүүлэх, за ямарваа нэгэн үйлдэлийг болоод төвчж сурах, за хүүхдээ хайрлаж, хамгаалах, хүндлэх, тусалж, дэмжих энэ тал дээр бол бүгдээрээ бол нэлээд сайн одоо хамтарч ажиллая, их сайхан эерэг уур амьсгалыг бүрдүүлэе гэж одоо уриалмаар байна. Тэгээ энэ аяны хүрээнд салбарын маань ажилтан албан хаагчид, хүүхдүүд маань, эцэг эх гэр бүл бүгд энэ аянд нэгдэж эерэг сайхан уур амьсгалыг авчирч аяны үр дүн бол бодиттой болоход бүгдээрээ гар сэтгэл зүрхээ зориулан ажиллахын төлөө одоо хамтарч сайхан ажил зохион байгуулъя гэдэг уриалгыг бас та бүхэндээ төвшүүлж байна. Баярлалаа.